одоо дэлхийн хамгийн том намын сан болох Америкийн нэгдсэн улсын Конгрессийн намын сангийн Монгол намын мэргэжилтэн шинжилэл ухааны доктор Монголын өв соёлыг хадгалж дэлгэрүүлж яваа үндэсний элч Мегмарын Саруул Эрдэнэийг хүлээн авна уу. Баярлалаа Саруул. Уусгаж маш удаан хүлээлээ. Ас холдоос одоо хүрсэн ирсэн маш их баярлалаа танд. За, өөрсөнд баярлалаа. Тийм. Тэгээд дэлхийн хамгийн том намын сан гэгдэх Конгрессийн намын сан бол дэлхийн нийт өвийг одоо хадгалж бүрдүүлдэг газар. Таныг одоо тийм том газар маш том хариуцлага хүлээгээд тэр дээрэс нь үндснийхээ хэл шинжилэл за тэгээд ингээл зөндөө олон зүйлүүдийг бүрдүүлдэгт одоо хувийн зүгээс бол монголчуудын хамнаас маш их баярлалаа. Тэгээд би сонсч ирсэн 171 сая орчим одоо янз бүрийн зүйлс байдаг гэсэн ном одоо бичвэр, захиа, CD бүр хөгжмийн зэвсэг хүртэл байдаг гэсэн. Тэгээ 171 сая одоо тийм том одоо Эрдэнэсийн сан шиг л байдаг байлгүй дээ. Одоо тэрэн дотор номон тайртай тань шиг эрдэм сундаг хүн бол одоо Эрдэнэсийн сан удалсан юм шиг тэгжээс. Тэгээ өөр юу байна гэдэг шиг те. Тэн дотроос та Монголтой холбоотой маш сонирхолтой зүйлүүдийг хэр их олж авч ийг одоо тэр түүхнэртэй хуваалцаж ярьвал. Ер нь яг л тийм шүү. Эрдэнэсийн сан. Тэгэл тэр Эрдэнэсийн сангаас одоо ямар шанахтай байлаа. Аягтай бол аягаар атгаал, шанахтай бол шанагаар атгаал, том тгчийн битант бол тгчийн битанаар атгаал аавн те. Тэгээд тэрэн дотор орцож байгаа сэн юм гарнаа. Манай Монгол улсын түүх, Монгол хэл соёлын түүх чинь өөрөө дэлхийн өв соёлын нэг хэсэг юм болохоор та бидний мэдгүй юмуд их байна. За жишээлх юм бол ажиллаж байсан анхныхаа жилд би 1769 онд 1769 Английн Лондон хотын Вангийн театр. За манайх Ван гэж орчуулад байгаа хаан штэ. Хааны театрт нь эзэн хааныхын театрт нь тоглож байсан Чингис гэдэг нэртэй эмгэнэлт жүжиг гараад ирж байгаа. За тэгэл цааш нь өргөжлүүлээд ингээд нэг сонирхоод үжил чинь одоо Америк нэгдсэн улсын хамгийн анхны тэргүүн хатагтай Жорж Вашингтоны гэргийн Марта Вашингтоны хамгийн их унших дуртай уншаа дээр нь тэмдэглэж гисэн нэг ном ховор ховч номдроос гаргаад үзсэн чинь Чингис хааны хайр сэтгэлийн түүх гэдэг уран зохиол юм байна. Яг тэр нэг тийм түүхийн нарийн сайхан ном бас биш. Гэхдээ тэр чинь нэг сони юм байхгүй юу? 1691 онд Францын эмэгтэй зохиолч Чингис хааны хайр сэтгэлийн түүх гэж Чингис хаан Ван хааны охин дурлаж явж байгаа. Аюул да уран зохиол л доо. Гэхдээ тийм ном бичижсэн тэрийг нь Марта Вашингтон уншижсэн гэдэг нь бол одоо их сонирхолтой. За гих мэтлэн. Тэгээ хамгийн сүүлд саяхан л гэхэд одоо би сая ирээд нэг ном хэвлүүлсэн. Тэр номд юу байсан бэ гэхээр нэг Ларсан гүнгийн олон материал, фото, гэрэл зургийг үр ачнаар нь манай номоос гардуулсан. Тэр дотор одоо жишээлбэл өндөр гонгорын та бидний сайн мэд өндөр гонгорын өмнө монголчууд огт үзэж байгаагүй харж байгаагүй маш сонирхолтой гэрэл зураг, Намсраа вангийн анх удаага гарч байгаа гэрэл зураг, Найданжаа гүнгийн гэрэл зураг ч гэдэг юм уу. Тэгээ тэнд байж байгаа. Ингээд Монголтой холбоотой зүйлс одоо ганцхан монголчгүй дэлхийн одоо бүх зүйлүүд л тэнд байж байгаа. Тэгээд нөгөө таны хэлдгээр хэр том шанахтай байна тэргээрээ одоо шүрдэж байгаа гэдэг шиг. Би таас өгсөн номоос би харсаасан. Бүр өндөр гонгор чичээ онцсон явж ирсэн жоох шиг тийм сонирхолтой юмнууд байж ирсэн. Тэгээд та энэ удаад ирсэн бас том үйл хэргийн нэг чинь Дэлгэн хотогт Жамсранжавын маш олон захидлуудыг та олсон байдаг. Монголчууд бол Дэлгэн хотогтыг бол зөндөө олон түүхээр мэддэг. Хичээс тагнуул байгаад гарсан ч гэж ярьдаг. За тэгээд Америкт очиод Монголын хамгийн анхны тусгаар тогтнолыг нүүбэд зарлж байхад ганцаараа хөлмөстэй алгад шаад зогсож исэн ч гэж ярьдаг. Тэгээд эх орондоо ирэх гэж айгүй удаан их хүсэж мөрөөдөж исэн. Одоо тийм агуу хүн байдаг гэдэг. Тэр хүний тухай одоо үлгэр домошгол олон зүйл байдаг. Та тэр захидлуудыг тэр хүний тухай тэр мэдээллийг яаж Америкийн тэнд дотроос олж авав? Тэр ер нь бол каталог гэж нэг номын сонд их чухал юм байгаа. 171 сая тэр юм дотроос каталогт ороог бол ер нь юм олно гэж байхгүй шүү дээ. Өвсөн дотроос зүү болохтой адилхан юм болж байгаа. За тэгээд тэр захидлууд каталогт ороог байсан. Маш их азтай тохиолдол болсон тэр. Тэр яасан бэ гэхээр Оун Латиморын бүх бичиг баримт гэдэг каталогт орсон юмнууд байгаа. 21 том хайрцагтай юм байдаг. Оун Латиморч Монгол судлаач үү? Тийм, Монгол судлаач одоо Дэлгэн хотогтыг өөрж яваачсан гол хүн. За тэгээд тэр 21 хайрцагн дээр ингээд ийм зүйл байгаа гэдгийг надад каталогт бичсэн байгаа. За тэрэн дээр Дэлгэн хотог гэж юм байхгүй. За нэг ширэн дугуйтай харилцсан нэг захидал нэг тэн дээр байна. За тэрийг сонирхоод үзье гэж анх үзсэн. Тэгээ нэг хайрцаг үзээд тэр ширэн дугуй хавцаа нээж үзчихэд ширэн дугуйтай харилцсан захидлыг нь үзчихэд ингээд хийсэн чинь хамгийн цааталт нь нэг юм хавтас хин ч нээж байгаагүй тэр одоо дээр нь foreign гэж бичсэн. Гадаад л гэж хах тэр юм.
Тэр одоо юу гэдэг ингээд зүгээр л санамсаргуу цохиолдлоо нөгөөдг ингээ онгоолгоод үтсэн чинь Монгол өвч хэрэгцсэн цагтлаа. Бүр гайхаад алийг бүр гаргаж ирж байгаад нөгөөдг чинь задлаад үтсэн чинь дэлүү утгтын бичсэн цагтл. 108 цагт. Тэгээд хийж авчихсан. Хэдэн цагт гинэ? Тэгээд тэндээс одоо 108 цагт яг тэр хавцсан. Цааш нь дахиад foreign гэж байж байгаа. Онгоолгоод үтгэхээр Монгол өчгийн янз бүрийн цагтлууд гарч ирээд. Ингээд одоо 2 бот ном хэвлүүлсэн тэрийг судалсаар байж. Тэгэхээр одоо дэлүү утгтын одоо баг дэлүү утгт судлаач гэсэн маягтай болчиход дэлүү утгтыг ингээд цааш явцсан тэндээс ихтэй. Тэгэл тэр чигээр нь тэрүүний амьдрал намтар гээл өргөжлөж явцсан. Дэлүү утгтын монголчууд мэднэ шүү дээ. Одоо ингээд тооноор орж ирсэн гэрлэн дээр одоо дайлангаа тогтсон байдаг ч гэнэ үү те. Тэгэл зөндөө олон ич хиттэй байсан гээл одоо ингээд жанки шигээс ахуулаад зөндөө олон хүмүүстэй уулзж ирсэн гээл. Тэгээ манайхан Монголд киноч хүртлээсэн баг нинжа минжа болгоцсон явж ирсэн гэсэн. Тэр бас яг хоёр талтай. Хүмүүс ер нь нэг ийм нэг хандлага харагдаад байдаг. Хүмүүс ингээд судалж байгаа хүнээ хамгийн ид шидтэй хамгийн мундаг нь болох гээд одоо юу гэдэг нэг түүхэн үйл явдалд оролцсон хүнийг судлахаараа өөрийнхөө судалж байгаа хүнийг хамгийн дээр нь тавих гэдэг нэг тийм хандлага байдаг. Нөгөө талаар тэр Чанкашийн зөвлөх байсан Монголын тусгаар тогтны төлөө тэмцсэн тэр бүгд тэр үнэн. За бүгд тэр. Гэхдээ тэр ид шидийн асуудал дээр одоо дэлүү утгад өөрөө бас их шодроггүй байсан харагдтыг. Нэг Осиндовскийн ном дээр нөгөө саний таны хэлдэг шиг сонирхолтой энэ мид шидтэй гэсэн тийм юмнууд байдаг хгүй. Тэгээд Осиндовскийн номыг уншчихсан Германы оюутан Латимороор дамжуулаад бичсэн захидал нь бас манай конгрессийн санд байгаа юм. Тэгээ асууж байгаа шүтгцэн нөгөө хүчин бүр ингээд нөгөө гэрэлцэнд ингээд сатруулсан ингээд өөртөө нөлөөлсөн гэсэн гэл дандаа хийж идэв юм. Тэгээ энэ бүгд ингээд яаж болтой юм бэ? Та энийг тайлбарлаж өгнө үү гэд. За тэгээд хэрвээ нэг жаахан одоо юу гэдэг одоо хувьдах тувилгаан биш ч юм уу одоо завтах тувилгаан гэхэд бас нэг нэр хүнд хайж исэн хүн бол тийм гэчихэд тэр хүний нэр хүнд бол өөрөөсөө дэлхийд дээр одоо гайхамшигтай цацагдах байхгүй юу? Одоо худагт өөрөө маш шодрог загтал нь байж байгаа. Одоо Латиморт хэлж байгаад нөгөө герман оюутанд бичсэн загтал нь байж байгаа. Тийм болоогүй байхгүй. Зэрээс ингээд тийм ич хитийн тиймнүүд энэ үгүй гэдэг яг тэгээ яг болсон явдлыг энэ нь бол үнэн энэ нь наадах ч андуурсан байна гэдэг ингээд хэлчихсэн. Тийм учраас яг мэдээж хэрэг шүтлэг бишрэл гэж байлгүй яг би өөрөө шүтлэг бишрэлтэй хүн. Гэхдээ бас нөгөө шинжлэх ухааны текстийн судалгаа, эхийн судалгаа гэдэг бол бас шинжлэх ухаанаас дагаж явах хэрэгтэй. Тэгээ зарим нь бол үлгэр зөвнөлт зүйлүүд байж шүү дээ тийм. Би гэхдээ бас нэг юм гоохоод байгаа. Яг ингээд их тийм юм би гэж онгоолгоод харсан чи 108 ширхэг одоо байна гэж одоо ингээд буддын шашнаар бол тэр чи бас нэг юм төөрөг байгаа. Дээрээс нь ингээд номонд хайртай мобис төгссөн нэг одоо онц сурдаг хүн тэнд очиод за тэгээд ингээд конгрессийн номын санд очиод олон жил нутагтаа харьхан юмсан гэж мөрөөсөл олж исэн Монголын хамгийн том зүтгэлтэн одоо төрийн зүтгэлтэн одоо тусгаар тогтлын төлөө явж исэн энэ хүн харийн нутагт байхдаа зөндөө олон бичсэн түүхийг нь өөр хинч олж харахааргүй байсан тэр артлын мухраас ингээд олж харна гэдэг бол би бас энэ хувь тавилан юм болов уу гэж боддог. Тэгэхээр танд яг энэ хүнийг ингээд буцаж ингээд эх орондоо навчирч гин гэсэн үг шүү дээ. Одоо энэ навчирж байгаа захидлууд, номууд бид нар буцаж судалж та одоо зөндөө хурал хийж гин бүр ингээд тэр үсгсэн Латиморын охиныг хүртэл авчиж байна. Тэгэхээр би зүгээр асуух таны амьдралд тийм юр бусын зүйл тохиолсон. Одоо энэ чинь ингээд ийм тий бас сонин зүйл тохиодог юм билээ. Тэр 108 загталтайгээд олдлоо. За тэгээд тэр чинь судлаа. Тэгээд тэр нөгөө загтлууд учраас өдөр тутмынхаа амьдралыг ингээд Латимор найзтай ингээд бичээд би ингэсэн ингээд тэр болгоныг ингээд бичээл ингээд судлаад байхаар за тэр чинь зөвхөн 108 загтал. Тэрнтэй холбогдолтой шавнырийнх нь энэтхэх гэж бичсэн загтлыг 2 дугаар бүтэн сая гарсан тэр ном юм. За тэр дэрийг ингээд бүгд ингээд үзээл өдөр болгон тэрийг судлаад байхаар нөгөө үнтэйг их ингээд ойр болоод ирд юм биз дээ. За тэгээд нэг удаа би нэг зүүдлээ. За тэгээд юм яг ном судал элдв юм үзэж байгаа зүүдлэх бол нэг байдаг юм байна. Гэхдээ тэр зүүд надад их сонир санагдсан. Яасан гэсэн чинь дэлүү утгад ингээд шавнартай хэлэх юм гинэ. Хэлж гэн. Би тэр шавнырийн донд сууж явах юм байна. Тэгсэн дэлүү утгад хэлж. За миний чандрыг намайг өөд болохоор миний чандрыг толь хийдэг шилтэй чулуутай холчоор хамт толчоор. Тэгээд нэг толь бүтээл хийчих. Тэгээд тэр толинд та нар өөрсдөө харахтаа намайг давхар харж байгаарэ гэсэн нэг тийм зүудгүй юу? Одоо бүх ухааны юм уу? Дэлүү өөрөөр харагдаад өөрийгөө шүүх тухай юм уу? Юу юм гэдэггүй нэг сонин санагдлаа энэ. За тэгээ ерөөсөө тэр зүуднээс хойш нэг 7 хоноод байж итэл намайг дэлүү утгтыг судалдаг гэдэг дэлүү утгтын өвийг тэнд уламжилж авчихсан хүн байдیں۔ Заавал нэрийг нийлээд явах бүх бүгдийг нь уламжилсан тэр манайхан зовоогоод байж магадгүй. За тэгээ тэр хүн надад за чи юу дэлүү утгт судлалыг үнэхэр чийс ингээд судалж байгаа учраас утгтын нэг юмыг заавал чамд хадгалуулах хэрэгтэй гэж би үзлээ. Тэгээд энэ утгтын энэ зүйлийг чи нэг хадгалаарай гэд нэг зүйл өгсөн. Ингээ харсан чи томруулдаг шил.
За. Томруулдаг шил. За энэ яадаг шил юм гэхээр хутагт насан нас нэлээд явцсан хойно хараа мэдээж модон тий. Тэгээ нөгөө ийм ойрын харааны шил зүхээс илүү тэр томруулдаг шилээр ингэж харж ийж. За бараг нэг дуран гэсэн үг байгааз томруулдаг шил. Дурантай юм тий. За ямар сони ингээд тэр нөгөөх дөрөвчийнхаа зүүдтэй нэг холбож одоогүй ингээд байжсэн чинь манай нэг түүхч манж судлаач энэ миний нэг фэйсбүүкийн найз фэйсбүүк дээр нэг ясай бүлэхгүй гэдэг манж үгийг тавиад энэ манж хэлээр та нар юу гэсэн үгийг мэдэж гэнэ үг нэг таавар шиг тавьсан байсан байхгүй. Тэр нь нүдний тойл гэсэн үг шууд орчуулах юм бол нүдний тойл гэж юу хэлдэм бэ гэсэн чинь манж хэлээр ёо дуран гэлдэг. Тэгээ нэг 7 хоногийн дотор нэг ийм 3 юм зэрэгтэй сэлчихгод түрүү чи нөгөө зүүд юу лээ? Тойл юу лээ? Гэт ингээд. Тэгээ тийм юм болдог юм билэ. Тэгээд яг би өөрөө тэрэнд итгэж шүтэж бас биширч тэр үргэлжлүүлээд судалгаа явж лээ. Би Дэдэ утстай бас гар бичмлийн зургийг бас харуулчих гэж бодож байна. Энэ бүр амар гоё бичдэг хүн байсан байгаа байхгүй. Дэлав хутгтын тухай яриад эхэлсэн чинь ингээд стан хамаг ингээд асуулт маань аман дотор маань багтахгүй болж байна л. Ягаад гэх юм бол асар ихээр хүндэтгдэг сайхан хутгт маань ягаад гэх юм бол Монголын тусгай тогтнолыг хүний нутагт их орондоо ирж чадахгүйгээр бахархан биширж нулимс тусалсан зогссон тэр агуу хүний бид одоо түүхийг эзэж мартаж болохгүй гэдэг тийм над бодол байдаг. За тэр асуух гэж байгаа зүйл маань их сонин одоо альтернатив шинжтэй болоо явчлаа л да. Жишээ нь юу гэхээр өөрөө хэлэхдээ Балтимор дугаар хэлэхдээ бол шид байхгүй гэж хэлсэн юм байна. Харин өөрийнх нь амьдрал болж исэн аюул олон шидтэй зүйлсүүд байсан гэдгийг бас түүх томог аман цуу яриагаач бодох бид нэгээд сонсцсон байгаад байдаг. Жишээлхэд нэг энтх рүү ном сурахаар явах гэжсэн хүн очсон чинь одоо даалуу тоглож сууж байгаа. За чи бар хүмнэ одоо бар сугандаа л гэж ихтэй ингэнлээ шүүгээ тоохгүй илсэн нөгөө хүн их гомдоод явсан ингэнлээ энтх рүү. Тэгээд тосгонд очиод сургуульд очиод байжсэн чинь нээрээ бар дайраад тэгээд Дэлав хутгтын хэлсүүг санаад нь ороод сугруу нь гараа шааж иж ам гарсан гэж ярьдаг тийм хүртэл за барч учиргүй инээгээгүй л бахал та зүгээр. Гэхдээ тэ бас нэг сонио арга зааж өгсөн байх жишээний. Эсвэл одоо Дэлав хутгт тухай одоо тэ айгүй олон сонирхолтой зүйлсүүд байдаг л да. Энэ талаас нь өөрөө нэрлэхэд юм уу эсвэл даруй зан гаргаад хэлээгүй байсан боловч түүхэнд үлдсэн сонирхолтой шид үзүүлсэн зүйлсүүд байдгүй. Би шүү сонирхолтой түүх би. Ер нь бол дөрөвчийн таны ярьдаг бол нэг аман түүх тийм ээ. Аман түүх. За тэгээ аман түүхийг болохоор түүхийн нэг сонирхолтой их сурууж бас авч үздэг л дээ. Аман түүх. Бичиж тэмдэглэгдээд үлдсэн сонирхолтой юмнууд бас байна. За ялангуяа сая жишээлбэл нөгөө охин ирлээ гэсэн чинь Латиморын ач охин ирсэн. Тэр Латиморын ач охин чинь болохоор аавыг нь Дэвид Латимор. За овн Латиморын хүн Дэвид Латимор. Дэвид Латиморт одоо хуурай хүн. Тэгээ Батбилэг гэдэг монгол нэр өгөөд тэгээд ихнэрт нь Эрдэнэ гэрэл гэж монгол нэр өгөөд ингээд Батбилэг Эрдэнэ гэрэл хоёрын охин ирлж яана гэсэн үг. Хоёр Америк хүн л өгчтэй. Тэгсэн сая хин Айн Латимор нэг түүх ярьлаа. Юу 58 онд болж байгаа бол явдал юм уу да. Зөв зүгээр үжсэн гинтхэн Дэлав хутагт одоо нэг гэр бүл болсон ба шүү дээ. Дэвид Латимор нэг хуурай хүн юм чинь. Одоо манайх нэг хоёр гахаатай болно гэж хэлсэн. Хоёр гахаатай болно гэж. Тэгэхэд ээж нь сүүлд нь хэлсэн гинэ. Би тэгэхэд би давхар байсан. Гэхдээ тэрийг хинт ч хэлээгүй байсан. Хинт ч хэлээгүй шүү дээ. Тэгсэн чинь хоёр гахаатай болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэмут 59 он чинь гахаа жилэхгүй. Тэгээд за гахаа жилтэй хүүхэд төрхийг одоо мэдж байгаа юм бахтай. За нэг гахааны учрал алдчихлаа тий. Тэгээд гайхаад гэсэн гэж байгаа ямар сони. За нэг гахаа. Одоо нөгөө гахаа надад жинхэнэ гахаал манайх одоо худалдаж авах юм болов. Нэг гахаа гүйж төрж явж байгаад манайд хүрээдэх юм болов. Мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд тэр гахаа жил төрсөн хоёр ихэр хүүхэд. Бас хоёр ихэр дүүтэй айны хоёр ихэр эрэхтэй дүү. Тэгээ хоёр гахаатай болсон түүхтэр. Тэрийг зүг зүгөө сууж байгаа л манай хоёр гахаатай болно гэж Дэлав хутагт хэлсэн. За тэгээд нэг заавал тийм зүн бэлэг ер нь бол тэр зүн бэлэг нэх байдیں۔ Тэр 30 онд гарч явсан чинь 37 онд юу болохыг мэддээд гарч явсан баг. Дараа нь 49 онд юунаас нөгөө Чанкаши Мао Цзэдунг тэр дайн тулааны болоод чинь гараж явж байгаа нь тэр улаандны тал нь дийлнэ гэдгийг зөнгөнөд мэдээд зөвхөн зөгнөж мэдхээс гадна түүхийн өөрийнх нь мэдлэг хоёр нөлөөдөд байхгүй. Өөрөө мэддэгтэй хүн дээр зүн бэлэг байхаар чи ингээд иймэрхүү зүн бэлэг юм бол үнэхээр байгаад идэв шүү. Тэгээд бас нэг их сонин зүйл нь хутагт хувилгаан хүний нэг чанар нь өөрийн тэр үхэл гэдэг юм аа өөрөө удирдах чаддаг. Тэр яасан бэ гэхээр хин Латимор ч тэндээ Америкт ч бас нэг хэлмэгдэл янз бүрийн болно, улс төр янз бүрийн болно. Маккарти гэж нэг юм гараад тэрнээс яваад Англид очиж сууцсан. Англид амьдардаг болсон байсан. За би муудсан. Дэлав хутагтын би муудаад тэгээд хэвтэрт ороод нилээн муу болсон байна. 3 сарын 15-ны хавцаа
ангины гомжив латиморт үсэн цагталтаа. За ер нь нэлээд муудсан байгаа шүү. Гэхдээ таныг ирвэл хүлээнэ гэж юм шүү гэж. Тэгээд за би очино гэд латимор хийсэн. Тэгээд бодвол делоотод хотогтод ангины гомжоо хийж байгаа байлгүй ирнэ гэж яана гэдэг. За тэгээд тэр чинь ингээд хүлээгээд байж чадаад байгаа юм. Ямар учиртай яаж байсныг мэдэхгүй. 4 сарын 7-ны өдөр Нью-Йоркод онгоцоор буугаад Нобель латимор насныхаа нөхөрийг хүлээж ин тэ. Онгоцноосоо шууд делоотгийн гэрт очиод тэр чинь нөгөө Нью-Йоркод Манхэттенд нэг жижигхэн байр аваад өгчихсэн байсан. Тэгээд хэвтэж арцсан хэвтчихсэн хэцүү болсон байсан. Гарыг нь барьсан чинь таньсан. Танихаар барахгүй нөгөө хүүхдүүдийнхээ зургийг үзүүлсэн чинь хүүхдүүдийг бүгдээр ингээд чинь ухаан санаа жоох орон гар болцсон юм мөртлөө бүгдийг ингээд хэлсэн байгаа ингээд тэргээд хэлээд. За тэр чи одоо нэг орой нэг 7-8 цагийн үед явж байгаа юм ба та. За тэгээд тэр чинь онгоцныхоо будаас шууд ирсэн юм чинь тэгж уулзчаад латимор хүүрүүгөө нөгөө Дэвидийн Батүлгийнх руугаа Нью Хевен руу хойшоо явахгүй. Тэгээд тэр хойшоо явж байгаа. Тэр чинь 4 сарын 7-нд болж явж байгаа. 4 сарын 8-ных нь үүрээр өглөө жан чалж байгаа юм да. Өнгөрч байгаа. Тэр хүлээн гисэн, хүлээсэн. Яаж гэдэг юм. Гайхалтай түүхүүд энэ том гигантыг буцаж эх оронд нь авчирж байгаа таны буян заяа дэлгэргээ гэж надад бодсон. Тэгээд түрүү хэлжсэн. Тэгээд энэ нараагч та хоёрын зураг байна. Одоо яг Мобисын хамгийн онц сурдаг хоёр хүн гэдэг идэг шүү дээ тий. Та энэ түүхийг бас ярьж өгөөч. Гигитагаа энэ нэг миний юуны зураг шүү дээ. Барын цуцгыг бар дээр нь гэдэг зураг. Яагаад барын цуцгыг бар дээр нь гэхээр та тэрийг яг манай фэйсбүүкийн найзууд нь мэдж байгаа. Манай үзэгчид мэдэхгүй бол яг юу ярьж өгөө. Энэ юу яасан? Энэ битэр одоо гэр бүл болох гэж байгаа энэ зураг юм одоо. Манай би ч одоо их мундаг 150 хүүхэд 1% дээр конкурс дүрсэлтэй тэрийг нь аваад орлоо гэдэг их мундаг орсон юм л да. Тэгээ ер нь наглаад өгнө л гэлсэн бодолтой оюутан болсон. Өөрөө жоохон дунд сургуультай муу сурдаг байсан хүүхэд чинь оюутан бодоод алаад өгнө гэлсэн аахгүй юу. Тэгсэн чинь манай ихнэр болохоор багшийн ком гэдэг байсан сургууль одоогийн багшийн сургуулийг онц төгсөөд бүр конкурс жоохгүй шууд ороод ирж байгаа. Тэгэл нэг аюултай мундаг өрсөлдөгчтэй болсон да. Би чи нэгдүгээр курсээс эхлээд очиргоо онц сураад байсан. Нөгөөд ч хажууд онц сураад яваад байна. За зөвхөн сурдаг биш ингээд урлаг спорт гэж гүгээсэн чи өнөөх ч юм бас хажууд урлаг спорт гэж гүгээд. Тэгээд энэ одоо нэг талгуу дээр нэг гарах нөхөр байна даа гэж бодсон. Тэгээд би нэг энэ ер нь барын цуцгыг баг дээр нь дарж яагаад манайхан яриад байдаг гэсэн. Тэ тийм нэг баг нэг үү гэдэг штэ. Зүгээр. Тэгээд тэрийг бид өөрийнхөө ойлгож байгаа юм л да. За энэ ер нь барын цуцг гэдэг нь нараа ах нь. Баг дээр нь гэдэг нь 3 дугаар курс ах нь. За тэр дарна гэдэг нь нарах нь ах нь. Манай том хүчин тэгээд 93 дахиад жилдээ төрсөн шүү дээ. Асан байна та. Тэгээд та найзуудаа юу гэж хэлдэг вэ нараа гэж тухай. Тэгээд одоо Америк яг нэг тэгэхээр хоёул нэг Монголын хөшөл болохоор нэг юмыг шууд хэлэхгүй нэг явуулна магтж байгаа нь ардаа матж байна. Магтж байгаа нь ардаа магтж байна ингэж яана. Тэгэж ярина. Би Америк найзуудаа нараг танилцуулгатай тэгдэг байхгүй. Одоо түрүү чих чинь матжсэн нь магтсан. Одоо болохоор магтж байгаа юм. Энэ одоо танай багш ингээд оюутууд нэг ямар мундаг багш гэдэг байхгүй нараг. Тэгэхээр би танай багш чи мундаг байлгээ тий. Энд чи одоо ангита 2 дугаар ярианд ордог байсан. Хүнгээ боддоо гэх. Нөгөөдөр чи тэрийг нэг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм үгснэ. Жохон гайхаад 1-р ярианд ягаад байхгүй гэж тэгэхээр. Би тэр чи нэг анги байсан юм чи. Вот даас нэг таасан. Гайхалтай зүг. Басаа Facebook гэж ярьсан. Би тэгээд таны Facebook дээр сонсчихсан хамгийн монгол хүмүүст хэрэгтэй байж магадгүй гэдэг зүйл. Одоо яг ингээд хүмүүс сургууль төгсөөл ихэнх нь гадагшаа бас явж гин, ажиллаар явж гин. Бид чинь ингээд айгу гэр бүлсэг хүмүүс шүү дээ. Одоо монгол хүмүүс. Тэгээд таны бичсэн тэр emptiness syndrome гэдэг зүйл амьдралд айгу чухал зүйл байд юм биш үү? Америкт очиод хоосог үүрний одоо синдром тий? Хам шинж. Тэгээ хоосог үүрний хам шинж гэж зүйлийг өөрөөс мэдэрсэн л дээ. Тэр манай том хөө нөгөө дахиатай. Оюутан боллоо. Тэгээд явах болоо. Тэгээ оюутан болохоор ч очиод их сүртэй тэр чинь нөгөө юу гэрээсээ хол оюутан болохоор нөгөө очиод хүүхдтэйгээ хамт сургуулаа үздэг гэл нэг тийм. Тэгсэн чинь Америкийн сэтгэл зүйч багш эцэгчүүдэд хичээл зан зөвлөгөө өгнө гэдэг юм. За ороо суулаа.
За тэгсэн их сонирхолтой бас сонслоо саний юм ярьж байна. За ингээд хүүхд рүүгээ ингээд уцаар яриад байж болдгоо л гин. Тэр нь яаж байгаа юм гэхээр тэр гэртээ байгаа асуудлаа тэр хүүхдтэйгээ сурлагаа сурж байгаа тэр хүүхдтэй битгий даран тулгаад яриад л гин. За бид нар ч болохоор хүүхдэд дандаа яриад гэвэл баярлалаа шүү дээ. Тэгсэн чинь за хүүхд чинь дахин залгаад байвал ер нь мууж авч яах гэсэн үг шүү. Тэр нь сайн юм биш ерөөсө. Огт залахгүй бол харин ч эсрэгээрээ баярал энэ юм зааж гэнэ. За тэгснээр нисдэг тэрэг эцэг их байж болохгүй л гэн. За тэр нисдэг тэрэг эцэг их нь яад юм гэсэн чил нэг жоох юм болон готолцсон нисдэг тэрэг шиг давхад боддог. Даш ийсэн гэдэг. Багштан болдол яасан чи гэдэг. Тэгээд үж болохгүй тэр чинь тэр нөгөө хүүхдтэй ч хэцүү тэр багш нартын ч хэцүү юм л да. Тэгэхээр бас эсэргээрээ манайхан ч бүр нисдэг тэрэг шиг бүр өхөр тэрэг шиг болоод зүр бүр юунд нь жоохлохгүй бас байж болохгүй тийм ээ. Ингээл энэ минийг заагаад байж. Тэгэж яснаа тэр хоосон өрний хам шинж гэдгийг тухай ярьж эхлэхгүй юу? Тэгсэн чинь тэрний яад гэсэн чинь нэг хүүхдтэй жагаад хүүхд нь яваад өгөхлөр гэрний зүгээрээ хэцүү болд ингэж ярьж байна. За тэр эсхийг нь би тоосонгүй. Цаана дахиад 3 байгаа юм. Юу хоосон үүрстэй. Ихнээсээ явж ядж явах чи юуны чи хоосон уураад дараасан санагдав. Тэр эсхийг нь тоогоогүй сонсоогүй. Тэгээд тэрнээс хойш яг 3 сарын дараа яг жинхэнэ оюутан болгоод би нөгөөхөө машинаараа авчираад нөгөө суулгалаа байрных нь оюутных нь байранд оруулж өглөө. Манай хөгч нь оюутныхаа байрыг дөрөөсөө сонирхож байгаа юм болго ганцаараа анхудаа ганцаараа амьдрах гэж байгаа юм шүү дээ. Тэр мэрийг өрдөөсө тоож байгаа юм байхгүй. Анх ирсэн хүүхдүүдийн дунд саксны тэмцээн болно гэсэн тэр нь лүгэл яарал. Гарыг нөгөө саксны тэмцээнээс очиж хэлгээд. За гэл. Тэгэл очиад саксны тэмцээнийхэн бүртгүүлэх нэрсийн очерг дараал гэдэг юмны ард нь хамгийн ард нь зараад зогсон. Тэгснэ за та яв би зүгээр гэл. Саксаа тоглох гээд. За гэл. Очиод машинасаагаар эргээд ингээ харсан чинь нэгээд өндөр хөлттэй гэдэг хийсэн юм ингээд очрлж нэг дараалаа зогссон. Тэгснэ энэ одоо энэ саксаа тоглолцоод дараа нь яг хав ганцаараа өрөөнд ороод амьдрахаар ер нь яг энэ хөлтөд юу санагдах вэ? Гээ утснаа би машинаар яг ингээл хурдны замаар орсон чинь тэгээ ингээд одоо энэ хөлтөд байхгүй ингээд битэр чам төлөмөг тоглолт юм чи би одоо өөрөө яах вэ гээл. Гинт нэг сонирн болол тэгэл асфальтлаа хөлтөж гэнэ ойлоод. Шуухаш ихнэр лүгөө залгаж байгаа. Манай бидгэрийн бүр хинэггүй тэр араа ихнэр тэр хүүний амьдралын тийм чухал юм болж байхад би ганцаараа явж байдаг ихнэр гэртээ л гэж тэгээд. Тэгсэн чи яасан бэ гэсэн намайг үдээсэн чи гинт ойлгож байгаа нөгөө чи шийдэх чи юу гэж байгаа хүүхдээ явуулж гисэн. Нөгөө харилцааны нөгөө талаас нөгөө хч үүлээд. Харилцааны харилцаас би машинаар ирсэн үүлээд. Тэгээд сүүлд нь наас яриад нэг тайлах сонө бодож байгаа. Гэхдээ Америкт их сургуулийн сэтгэл судлаач хүн юм зааж яхад дуугаа сонсоод сурж яхад. Гастай хүмүүс бас хэрэгтэй ах гэдэг орноос нэгээс. Тэгэхээр би таныг бас драматик хүн байх гэж боддог байхгүй. Яа тэгэхээр би ингээ таны нөгөө орчуулсан дууны өгнүүдийн намыг бас авахаар манайх бас гарчиг гэж нэвтрүүлэг та бас таны тэр дуунуудыг зөндөөх оруулж исэн. Тэгэхээр тэр дууны үгийг тэр яг яруу таасаг амар гоёор ингээд орчуулдаг хүн чинь бас нэг тийм орчуулагч хүний одоо хэлний тэр бядыг бас гайхуулт юм болов уу гэж би бас боддог юм. Тэгээд тэр дотроос танд хамгийн гоё сэтгэл дүрмээр дуу орчуулсан дуунуудаас чинь хүнд хэрэгтэй ч юм тэр дуу та алийг гэж боддог. Ер нь яруу найргийг орчуулах хэцүүлтэй. Дууны өгч нь яруу найргийнхаа нэг төрөл болно шүү дээ. Тэгээд дууны орчуулгыг ер нь бүтэхгүй зүйл, яруу найргийн орчуулгыг ер нь бүтэхгүй хэцүү зүйл гэдгийг хошин шогоор хэлсэн нэг юу гэдэг, үг гэдэг, хошин маягаар юу гэж хэлсэн бэ гэхээр энэ яруу найргийн орчуулга ихнэр гэж хоёр юм адилхан байт ингэнэ. Яасан гэсэн чинь үнэн байх юм бол муухайгаад идэг. Гоё байх юм бол худлаагаад идэг гэдэг. Тэгээ нэг яруу найр байгаа шүү дээ. Тэг яг тэр чигээр нэгэд орчуулчих юм бол өөр хэлэнд муухайлаг болчихгүй юу? Үнэнч байх нь шүү дээ. Үнэнчээр байх юм бол муухайгаад идэг. Нэх гоё яруу найргийг яруу найраг чигээр нь болох юм бол нөгөө үг гэхээс шал өөрчлөж чаддаг байхгүй юу? Тэр нь худлаа орчин гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын тэнцвэрийг барих хэрэгтэй. Тэг энэ хоёрын тэнцвэрийг яаж ч барих вэ гэхээр мэдээж хэрэг үнэн байх хэрэгтэй юм тийм ээ. Үнэн байхыг нь барина. Тэгтээ нэг жаахан толгой яаж шалах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нэг тийм нэг учиргүй нэг будаад гоё болгочихгүй. Тэгтээ нэг уруулыг нэг будсан маягтай. Тэгээд нэг жаахан яг нэг Монгол шүлгийн хэв маягт оруулсан нэг тиймэрхүү болгол их зүгээр юм болгоод миний өөрийн одоо онол гэдэг юм уу бодол гэдэг юм уу ийм зүйл байгаа. Тэгээд олон дуу орчуулсан бай. Юу бодогч чинь оюутан залуучуудад ялангуяа их сургамжтай гэдэг юм уу соёл дуугараа дамжуулж цаадуулчих соёл сурах хэрэгтэй тий. Тэр нь гэх юм бол би нөгөө Stevie Wonder-ийн I just called to say I love you. Ягаад тоглож байгааг бол би таныг тэр орчуулгыг гоё тайлбарлаж ярих чинь ардталтай Steve юуг нь нөгөө орчуулгын үгийг гаргаад байна. Оо за. Энэ дууны
энэ дунд цаанаа дандаа соёл яваад идэг. Зүгээр зөвхөн нэг тийм хайртай гэж хэлэх гэж задлуулаад гэсэн санаа штэ. Гэхдээ тийм ч баяр биш, ийм ч баяр биш, ийм баяр биш, ийм баяр биш гэд 1 2 3 гэд сар болгонд тохиодог хамгийн чухал өдрүүдийг тэр биш гэд чигж байгаа. Тэгэхдээ тийм баяр биш ч гэсэн би чам руу залгалаа. Ягаад гэвэл би чам хайртай гэж хэлэх гэсэн юм аа гэсэн тийм утгад. Тэгэхдээ тийм баяр биш, тийм дурсгалт өдөр биш гэж байгаанууд нь дандаа тийм соёлын их нарийн яваад идэв. Нөө Summer High гэх тийм Summer High гэхээр одоо нөгөө зуны хамгийн урт өдөр Summer High гэдэг байна. Тэр нэг чухал өдөр байна. Нөө Harvest Moon ургацын сар биш тэр Harvest Moon гэхэлэр чинь тэр нөгөө барууны ургацын соёлтой улсуудад тэр гарч байгаа хамгийн сүүлчийн том их гэрэлтэй тэргэл сар. Тэр тэргэл сарны туяанд ажил хөдөлмөрлөө хийж ургацаа хурааж дуустдаг учраас тэр их чухал байж идэв. Тэр ч одоо тог байхгүйс учраас хамгийн том мөнээр л одоо тийм тэгэж явна. Тэгээ Nolibra San гэдэг чинь тийм Nolibra San жинлүүрийн ордны нар бишээ гэдэг. Жинлүүрийн ордон дээр чинь нөгөө өдөр шин тэнцдэг, тэнцвэр, шодрог ёс гэдэг юм уу. Ийм ингээд санаанууд ингээд яваад байгаа. За тэгээ энийг орчуулнаа. Гэхдээ тэгээ түрүүчих шиг нөгөө юу их гоё орчуулмаар байдаг. Тэгсэн мөртлөө бас үннийг нь баримаар байдаг тийм ээ. Тэгээд орчуулсан. Нэг бадаг хоёр удаа ч юм уу явах. Зүн бэлгийн учрал шинэ оны баяр биш. Зүрхэн чихэр нэгэндээ дуртгах гэгэн хайрын өдөр биш. Ялгуун хаврын шинийг нэгэн яруу дууны дугаарч биш. Яг л бусад өдрийн адил жирийн л нэг өдөр билээ л. Зөөлөн бороо 4 сар цэцэг дэлгэрэх цаг бишч. Зүрх нийлж заяа холбох 6 сарын хурим бишч. Аргагүй үнэн гэж яах ч аргагүй юм а. Анхил чамда 3 үг хэлэлгүй гориг үнэ. За дахилтан тэгээ ингэж байна. Хайртай гэдгийг хэлью гэж л залглаа. I just called to say I love you тий. Хамгаас илүү чамайгаал гэдгээ дуулга юу хэмээн залглаа. Чанад зүрхнийхэн гүнээс 3 үг хэлье. Чамдан би хайртай гэсэн. I love you. Тэгээ энэ гадаад үгийн одоо үгийг монгол болгож орчуулна гэдэг бас ингээд сая хэлний баялаг бядын тухайг ярьж байгаа. Тэгэхээр гадаа монгол үгийн бүтц чи угаасаа юм гайхалтай байдаг гэж та надад бас ярьж өгчсэн шүү дээ. Гадаад хэл монгол үг хоёрын тэрэн дээр юу одоо нөгөө өөр үгээс ялангуяа нөгөө бүтцэн өөр хоёр хэлээс орчуулахад илүү хэцүү л дээ. Яг гэвэл энэхүү Европ хэлнүүд чинь үүлэг нь урдаа байдаг тийм ээ. А монгол хэлний болохоор үүлэг нь ардаа байдаг. Тэгээ энэ ийм орчуулга хийхэд яг шууд тарахгүй мөртөө тэрийг зөвийг нь олох хэрэгтэй. Тэгээ тэр бүтцээс болж сэтгэл зүйн их сонирхолтой ялгаанууд гарна. Ярилцж байгаа хүнийхээ хувьд өөр ааш хараншин гарах тийм хэв маягийг нь хэлэн дөрөв бүтээгээд гэж байна. Одоо жишээлбэл одоо монгол хэлч одоо үүлэг нь хамгийн ардаа шүү дээ. Би нэг хэл шинжээч Шикаго гэдэг хэл шинжээч оюутанд монгол хэл заадаг гэсэн. Тэгсэн чинь нөгөөдөг чинь надад гомдол тавьж ирсэн. Энэ танаа монгол хэлсдэг төвхтэй маш хэцүү шүү гэдэг. Яасан гэсэн чинь үүлэг нь хамгийн ардаа. Ялангуяа тийм удаан ярьдаг хүнийг сонсох их хэцүү гинэ. Би өчигдөр годамжинд цэцгээг гэдэг. Тэгээ нөгөөдөг чинь ингээд сонсож байгаа зүудээ нөгөө англи Америк хэлсэн шүү дээ. Killed or kissed гэдэг. үнс юм алсан юм уу? Чи тэр цэцгээгээ үнс юм алсан юм уу? Яасан те? Хүлээгээд байдаг те. Тэгээд танаа ялч яад ингээ бид удаан бодгоо асуусан чи бид нар чинь үнс юм уу хүүхэлцсэн юм уу гэдэг эхлээ хэлцдэг. Killed or kissed. Тэ араас нь хэнийг хизээ хаа нэг ингээ явахаар болдог гинэ. Тий. Тэгээд тэрнээс чинь болж бас монгол хүний сэтгэлгээнд ямар сонирхолтой зүйл ажиглагдах вэ гэхээр тэр хамгийн чухал үйл үг чинь хамгийн ардаа байгаа юм чинь хүний яриаг заавал дуустал сонсох хэрэгтэй байхгүй. Ажил хийвэл дуустал, давс хийвэл дуустал, өгүүлбэрийн бүтэн сонс. Юу гэсэн чинь тий. Тэгээд сурахад ялгаа байдаг гэдэг чинь this is table гэдэг чинь. Тий, одоо тэгээд хамгийн анхан шатны бүтэц дотор нь хүний философи сэтгэлгээг хөгжүүлэх тийм хэл сэтгэхгүй хоёр чинь нэг цаасны хоёр тал гэж үздэг. Хэллийг нь урахтаа сэтгэхүйг нь урахгүйгээр нэг цаасыг урж болохгүй шүү дээ, тий. Тэгэж үздэг. За жишээлх юм бол дэлхийн нийтэд хоёр янзын хэл байгаа юм л да. Энэ Маргарет Мид гэж нэг Америкийн шинжээчин судалгаагаар бүр батлагдсан зүйл шүү. Тэр хоёр янзын хэл юу гэхээр аливаа юмыг тодорхойлохдоо хамгийн анхны хэлж байгаа бүтц нь this is the table гэдэг тийм хэл байдаг. Нөгөөх нь болохоор энийг ширээ гэдэг үгтэй хэл байдаг. Өөрийгөө танилцуулахдаа I am саруул гэдэг бүтцтэй хэл байдаг. Намайг саруул гэдэг нь хамгийн анхан шатны бүтц. Монгол хэлнийх нь болохоор намайг саруул гэдэг нэг ширээ гэдэг тэр бүтц нь баггүй. Чин хамгийн анх төрөөл хэлд орохдоо this is a table гэдэг бүтц ингээд орчих тэр үг ингээд хайрцаг орчдөг байна л да. Тэгэд шинэ гадаад хэл сурах гэхээр хэцүү. This is a table юм чинь. Ширээ гэдэг нь орж ирэхэд хэцүү байхгүй. Энийг ширээ гэдэг бүтцтэй хэл чинь хувирахад их амархан. Энийг монголоор ширээ гэдэг болохоос биш. Цаана энийг англиар гэдэг нэг юм бол table гэдэг урталтай тэр бүтцэн нээлттэй.
арталтай гэдэг үг чинь өөрөө их сонирхолтой. Гэж хэлдэг, гэж дууддаг, гэж нэрлэдэг. Бүр нарийн дээр ярих юм бол намайг саруул гэдэг чинь би яг саруул би ер нь хий юм бэ гэдгийг нээлттэй орчих واخ. Намайг миний ээж аав саруул гэдэг болохоос миний найзууд намайг хинч гэдэг. Намайг саруул гэдэг гэж дууддаг болохоос тийм ээ. Бүр цаад философи нь би хин бэ гэдгийг чинь нээлттэй орчихсон философи байхгүй юм даа. За гайхалтай. Тэр башигаа хичээдэг аваад ихэдэж самбар тавьж байгаа юм шиг. Зүйтэй. Тий, гадаад амьдарч байгаа хүүхдүүд за тэр утга манай хүүхд чинь бас ингээд бас монголоор ярихдаа таарах би тэрэндээ хамгийн хэмзгэлдэг байхгүй. Тэгээ миний хүү яг ингээд монголоор ярихад одоо ингээд илүү их ангийнхантайгаа ч юм уу дандаа л ингээд англиар яриад байж гин. Тэгэл шөнө унтж байгаад чихэн дээр thirsty гэдэг тэр юу вэ? Thirsty. Тэр их тэргээс ирээд тэр юу гэж байгаа цангаж ийн гэж үг чинь за усуу. Тэр бол надад бас англи хэл заангаа. Тэр багшин за хичээлээ сайн хийгэрээ гэдэг аль хичээлээ гэж байгаа байхгүй. Тэгээ би яг тэр сум Монголд байгаа хүмүүс ийм байгаа юм чинь одоо Америкт байгаа хүмүүсийг жишээлбэл одоо тэр хилэн дээр аврах. Харин тийм ээ. Энэ хаасаагүй хэний янаагүй хэцүү асуудал болчиход байгаа юм байна тийм ээ. Болчиход байгаа юм байна гэж болчиход байгаа. Тэр дээр ажиллаад байгаа. Миний өөрийн байдаг байгаа юм. чандад хийдэг гол ажил ч одоо ер нь тэрэлдээ бара оцноос хойш тийм. Тэг яг хуу ер нь бол уг нь бол ийм хилээ бүгд бид нар ч бүгд л их хэл соёлоо хамгаална гэж их хэл соёлоо хамгаална гэж байгаа. Би тэнд Америкт чинь их хэл соёлоо бас хамгаалж байгаа. Тэр нь хамгаалж байгаа гэдэг нь энийг бол одоо хөлбөмбөгийг мэддэг хүмүүсүүд их сайн ойлгоно. Хөлбөмбөгт ч одоо хамгийн сайн хамгаалт юу гэдэг лээ? Довтлогоо тийм ээ. Тэгэхээр хамгийн сайн хамгаалт бол довтлогоо. Тэгэхээр би Америкт очиод Америкаас одоо Монголд ирэх гэж байгаа дипломатууд нь хичээл залаа, монгол судлаач нарт нь хичээл залаа, тэнд төрж өсөж байгаа хүмүүс нь монгол хэл залаа. Би тэрүүгээр довтлоод байгаа байхгүй. Тэр нь ардаа хамгаалаад байна гэсэн үг тэр чинь. Тэр хүмүүс нь эрэхтэй хэдийн монгол хэлтэй болцсон ирээд манайхныг англи хэл мэддэг гэж шаардахгүй өөртөө монгол хэлтэй ирэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр хамгийн сайн хамгаалт бол довтлогоо гэж яваад байгаа. Яваад байсан. Ер нь бол тэгсэн эргээд ирсэн чинь энд одоо яг саяны таны ярьдаг ийм байдал болцсон байна. Энэ ч одоо юу болж ийнэ гэсэн чинь нөгөө хөлбөмбөгийнхөө зөвлөлийг эргээд хэрэглэх юм бол өө манаа нөгөө артал чинь нөгөө бөмбөг зүгээр өнгөрөөд ирэнгүүт өөрийнхөө хаалганд өшгөж гол игээл өөртөө тий. Аюул нь байхгүй хахад өөртөө тэрийг ингэж өөрийнхөө сайн дураараа өөртөө гол ичээл бавж ийн гэсэн үг юм болохгүй тий. Тэг яг л ийм болцоод байгаа юм байна. Тэг энэ би бас их эмзэглэж явдیں۔ Одоо ер нь та бидний аялгау сайхан олон мянган жил үргэлжилж ирсэн энэ аялгау сайхан монгол хэл гэж юм та бид нэр яриач хоёулаа сайхан монголоор ярьж сайхан байна. Та бидний үр хүүхдээр тэдний үр хүүхдээр ингээд хамгийн эцсийн цэг болчих юм шээ зтэй. Тэг түүхэнд бид нар яриа нэг тийм улмөр үлдээгээд эцэст нь хамгийн сүлд хөрхий манай саруул эрдэнэ гэдэг юм уу хөрхий манай анхаагийн хүүхэд нэг монголоор яриад дууссан гэлээ. Тийм болчихгүй тий. гэж байгаа юм биш үү. Ер нь бол бодохгүй тэний янаг бодохгүй л дээ. Аялгау сайхан монгол хэл автаж очихгүй соёдмоо ингээд. Өдөр бидтэй хамт үнэхээр гайхалтай. Саруул эрдэнэ доктор байда баярлаа. 이분 핫도시티 바이에른 뮌헨이 오늘chen. 바이에른 뮌헨. баярлалаа. Ярилцлагын төлөв. За, баярлалаа.